Монгол улсын засгийн газар хөдөлмөрийн яам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 1993 онд үүсгэн байгуулагдаж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрөөс баримтлаж байгаа бодлогын хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн шаардлагатай санхүүгийн их усүрийг төвлөрүүлэн хөнгөлөлтөө нөхцөл бүхий зээл болгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Хөнгөлөлтөө нөхцөл бүхий зээл нь 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 7% хүүтэй. Эхний жилд үндсэн зээлийн төлбөрөөс 100% чөлөөлөгдөж, 2 дахь жилээс үндсэн зээлээ төлж эхлэх нөхцөлтэй юм. Мөн санхүүгийн түрээс буюу лизингээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн давхар батлан даалт гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Монгол Алтан тос хязгаарлагдмал хариуцлагатай компани. Монгол Алтан тос компани бол 2005 онд үйл ажиллагаагаа эхлээд 2012 оны 10 дугаар сараас эхлэн бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргаж ирээд байна. За манай компани бол Дархан уул аймагт байгуулагдаад хоногт 100 тонн буюу жид 33 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд ороод ажиллаж байна. Хөдөлмөрийн яамнаас зарс одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг манай компани авснараа бол өөрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг бол нэмэгдүүлсэн байж байгаа. За энэ хүү зээлээр бол бид нар өөрсдийн тоног төхөөрөмжийг шинжлэх болон за бүтээгдэхүүний түүхийдийг илүү их худалдан авч нэмэгдүүлснээр зах зээлд одоо илүү их бүтээгдэхүүн гаргах боломж бол бидэрт нээгдсэн байна. Хэрэглэгчтэй бол бид нар хамгийн цэвэр ургамлын хүнсний аюулгүй тийм бүтээгдэхүүн хүргэж байгаад бол маш их таатай байна. Гэр индустриал хязгаарлагдмал хариуцлагатай компани. Манай гэр индустриал компани нь 2000 онд байгуулагдаад эсхий гутлын үйлдвэрээр эхлээд дараагаар нь 2003 оноос гэрийн модны үйлдвэрийг эрхлэж одоо 10 гаруй жил болж байна. Гадаадын 30 гаруй оронд одоо экспортлж гаргасан гэрийг тэгээд одоо бол сэлбэргүй хээтэй гэрүүдийг одоо үйлдвэрлэж одоо гадаадын экспортод гаргадаг юм аа. Тэгээ мөн одоо дотоодын үйлдвэрлэл, жуулчны бааз тэгээд босд одоо хувь өмсөдөд тавилга, гэрийн мод, сэлбэртэйгэр, сэлбэргүйгээр, хээтэй, лагтай бүх үйлдвэрлэлийг эрхэлдэг юм аа. За манай гэр индустриал компани бүтээгдэхүүнийг худалдаж авдаг гадаадын болон дотоодын хэрэглэгчдэд одоо өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгнө гэдгээ хэлээд маш их баярлалаа гэж хэлье. Хөвсгөл их тайг хязгаарлагдмал хариуцлагатай компани. Манай компани анх 1995 онд Монголын эдийн засгийн гол цөм болсон хүнсний үйлдвэрийн салбарт байгалийн нөөц аялалд тулгуурлан үндэсний цайны үйлдвэртэй болох зорилго тавин анх байгуулагдсан ба 2001 онд хөвсгөл их тайг хариуцлагатай хөгжил компани болон өргөжин зохион байгуулагдсан. Энэ хугацаанд бид үндэсний цайны үйлдвэртэй болоод зогсохгүй. Цайны ургамлын плантацтай болж Монголын цайны ёслолыг судлан хойч үедээ дэлхийн тавцанд Монгол цайны гайхамшигт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа. Манай компани байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчдийн эрх ашиг эрүүл мэндэд нийцсэн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Манай бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэж байдаг хэрэглэгчдээ сайн сайхан хүссэн ирээё. Пластик дизайн хязгаарлагдмал хариуцлагатай компани. Энэ машинууд таны санснаас илүү хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл таны төсөөллийг тань бодит болгох чадалтай гэсэн үг. Төмрөн дээрч, модон дээрч, бас шилэн дээрч хэв. Харин дараагийн ижиттэй машинууд бол 2D, 3D машинууд юм. Жишээ нь би найз охиныхоо зургийг ингэж хэвлүүлсэн. Энэ бол шилний наан цаана нь хэвлээгүй гайхалтай технологиор зургийг голдон байрлуулан хэвлсэн нь яг бодит юм шиг харагдаж байгаа юм. Дан ганц зурагнаас гадна өөр олон зүйлийг хэвлэж болно. Харин энэ бол байгууллагын хаяг рекламыг таны хүснээр үйлдвэрлэн гаргадаг машин. Гэрэлтүүлэг, өнгө, шийдэл нь бусдаас өөр. Энэ лазерын машинууд Монголд ганцхан ширхэг байгаа гэдгийг та санах хэрэгтэй.
Хаяг реклам, хэвлэл, бэлэг дурсгал, пластик дизайн. Мон энзим хязгаарлагдмал хариуцлагатай компани. Тэгэхээр манай шинжилгээ үйлдвэрлэлийн Мо энзим компани маань ерөнхийдөө 76 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд товчлогдоод одоо 11 жил болж байна. За тэгэхээр 11 жилийн хооронд бол бид бүхэн хэрэгслийн маань танил болсон Мишель брендийн госхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, зам мөн дээрээс нь бие бэлтгэл, совилын чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлээр байгаа илээ. Тэгээд тэднээс бас та бүхэндээ бас сонирхолж хэлэхэд массаж ойл зөвхөн та бүхний байнгын хэрэглэдэг Vaseline гэх мэтлэнгээр бас манай үндэсний үйлдвэрлэл монголчуудынхаа хэрэгцээнд хангасан сайн сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байгаа. Бүх бүтээгдэхүүнүүд маань ерөнхийдөө гүүний самны орцтой гэдэг утгаараа ерөнхийдөө хэрэгцээтэй таашаалыг бас бүрийн хэмжээгээр хангаж чадсан бүтээгдэхүүн байдаг юм аа. За ингээд манай Мо энзим компани Мишель брендийг, замун дээрсэн залуус брендийг, Имбио бэлтгэл, совилын гүүний сам, чаг мөгийг хэрэглэдэг бас нийт хэрэглэгчтэй бас баярлалаа хэлсэн ирхэн зүйтэй болов уу гэж бодож байна. Ситико Тур хязгаарлагдмал хариуцлагатай компани. Ситико Тур компани нь 2008 онд аялал жуулчлал, гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл эрхлэг, үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан. Тус компани нь одоогийн байдлаар 18 ажилтнтай бөгөөд 180 гаруй тогтмол харилцагчтай болоод байна. Даацын шуудаа гэж юу вэ? Даацын шуудаа гэдэг нь их хэмжээний бүтээгдэхүүнийг ихээр савлахад зориулагдсан том хэмжээний сав баглаа юм. Монгол улсын даацын шуудааны хэрэгцээ жилд 1 сая орчим байна. Энэ бүх хэрэгцээний 65%-ийг импортоор хангадаг бөгөөд дотоодод үйлдвэрлэл эрхэлдэг 3-4 компани байдаг. Эдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь шуудаа үйлдвэрлэх цогц шугам байхгүй. Бүгд найрамдах хятад ард улсаас нэхмэл бэлдэж авчран зөвхөн тайрч оёх хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг. Монгол улсад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа уул уурхайн салбарт бүтээгдэхүүнийг нь савлах, савны эрэлт игсэж байгааг тулгуурлан бид энэхүү үйлдвэрийг барихаар сэтгэл шулуудаж энэхүү төслөө хэрэгжүүлж байна. Алтай Кашмир хязгаарлагдмал хариуцлагатай компани. Алтай Кашмир компани нь Монголын бизнесийн хүрээнд томоохон байр суурь эзэлдэг Алтай холдинг компани охин компани бөгөөд 1993 онд самсан ноолор болон эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр борлуулж анхны бизнесийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Алтай Кашмир 1993 онд Их Британий улсад үйлдвэрлэсэн ноолор угаах, самнах дамжлага бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг өгсөн өөрийн үйлдвэрийн ашиглалтанд оруулж ноолорын үйлдвэрлэлээ явуулж эхэлснээс хойш бид самсан ноолор болон төрөл бүрийн ноолорын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Алтай Кашмир компани нь Монгол улсад ноолорын салбараас анх удаа үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ISO 9001 чанарын гэрчилгээг авснараа онцлог юм. Зам бүтээн хязгаарлагдмал хариуцлагатай компани. Замбтэг компани 2006 оноос эхэлж анх үүсгэн байгуулагдсан. Манай компани гол зорилго бол одоо Монгол оронд ургаж байгаа дотоодынхаа газар тариалангийн бүтээгдэхүүнээр мал аж ахуйд шаардлагатай тэжээл үйлдвэрлэх ийм зориулалттай үйлдвэр байгуулагдсан юм аа. Манай үйлдвэрийн гол хийж байгаа бүтээгдэхүүн бол үхэр зориулагдсан, одоо сайлын үнийн зориулагдсан шимт 1, шимт 2 гэсэн сүүний гацыг нэмэгдүүлэх шаардлагатай Монгол орныхон хөрсөнд ургасан ийм будаагаар хийсэн. Дээрээс нь дандаа Монголын чойлит гэдэг материалыг анх удаа энд оруулж өгснөөр малын одоо тэжээлд бол маш их ашигтай ийм асуудлыг шийдэж өгснөөр манай үйлдвэрийн нэг онцлог байгаа юм. За нөгөө талаас гэх юм бол бид нэг Төв аймгийн Баян цогт суманд нэг эргэлтийн 600 га талбайтай тэндээ өөрсдөө овёос Улаанбуудай 10-ыг тариалж тэргээрээ өөрийн экологийн цэвэр бүтээгдэхүүн Монголынхаа бүтээгдэхүүнээр тэжээл хийж байгаагаар онцлогтой. Манай үйлдвэр бол бас хурдан мөрний тэжээлийг хийж байна, хорголжилж гаргаж байна. Дээрээс нь гахаа дахианы үйлдвэрүүдэд зориулж тэжээл хийсэн. Эндээ бол зохих ёсны Монголын стандартын байгууллагуудаас бол патентлэгдсэн ийм үйлдвэр байгаамаа. BJH хязгаарлагдмал хариуцлагатай компани. BJH ХХК 1997 онд хувийн хөрөнгө оруулалтаагаар сахин бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр байгуулагдсан. Бидний гол ураа бол чанартай бүтээгдэхүүнийг мэрэгжлийн түвшинд үйлдвэрлэх гэсэн гол ураатайгаар ажилладаг. Энэ төсвийн байгууллагуудаас зарласан сахин хувцас, сахин дээлний тендерт оролцож их амжилттай оролцож ирсэн. Жил болгон одоо хил хамгаалах ерөнхий газар, батлан хамгаалах, шүүх шинжилгээний үндэсний хөрөөллийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх мэт байгууллагуудын сахин хувцсны тендер шалгарч үйлдвэрлэлээ жигд явуулж байгаа. Манай компани 2011 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас
хөнгөлөлтөй зээлд хамрагдан үйлдвэрлэлийн байрыг өргөтгөж ажлын байрыг 4 хүнээр нэмэгдүүлсэн байгаа. Үүний үр дүнд бид 5 тухтай орчинд үйл ажиллагааг жигд явуулж байна. Батбагал хязгаарлагдмал хариуцлагатай компани. Манай Батбагал бекри компани нь 1996 онд Бэлгун нарийн бооны чиглэлээр анх байгуулагдчихсан. Өдгөө 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү хугацаанд манай Батбагал бекри маань торт, нарийн боо, махан бүтээгдэхүүн, пицца, тэгээд ресторан, түргэн хоол гэсэн чиглэлээр багц үйлчлэгийг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Мөн хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн элит торт, тэгээд хүүхдүүд зориулсан маквин, маша баавга, барбек мэтчлэн одоо хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн тортныхаа нэр төрлийг байнга шинжилж өөрчилж шин технологиудыг үйлдвэрлэлтэд байнга нэвтрүүлж байдаг. Экопак Монгол хязгаарлагдмал хариуцлагатай компани. За манай үйлдвэр бол Мөнхөөсөг группийн дэргэдэх мөн салбар компани болж 2010 онд анх удаа зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн байна. Манайх одоогоор бол хоногтой 25-аас 30 мянган хайрцаг сав баглаа хийх хүчин чадалтай. Энэ жил 2013 онд одоо тоног төхөөрөмжөө бүрэн шинжилж, бүрэн автоматжуулсан үйлдвэрийг бий болгосон байгаа. Манай хамт олон одоо байгаль дээлтэй хоргоо одоо түгэд материалаар үндснийхээ үйлдвэрүүдэд одоо хайрцаг сав баглаа бодлыг нийлүүлж байдгаараа бахархалтай байдаг. Цомогийн тоглоом хязгаарлагдмал хариуцлагатай компани. Цомогийн тоглоом модон тоглоомны үйлдвэр маань 2012 онд байгуулагдсан бөгөөд манай үйлдвэрийн гол зорилго маань хүүхдүүдэд эрүүл аюулгүй сэтгэн бодох математик сэтгэлээ хөгжүүлэх тоглоомныг үйлдвэрлэх зорилготойгоор байгуулагдсан юм аа. За манай болохоор тоглоомоо эх орны Нарс хус модны өөцөөр үйлдвэрлэдэг байгаа. Энэ бол байгууллагуудын хаягд моднуудыг манайх татаж яваад тэргүүрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээр манайх онцлог байгаа. Энэ бол ямар ч хаягд бүтээгдэхүүн гаргадаггүй байгаль орчинд хор хөнөөлгөө үйлдвэр байгаамаа. За манайх тоглоомоо Герман улсын хүүхдийн будаг тоглоом будахад зориулсан будгаар үйлдвэрлэдэг. За энэ будаг маань ямар нэгэн хоргүй, өндөргүй, амтгүй хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүйгээр бас онцлогтой будаг байгаамаа. Шимт газар хязгаарлагдмал хариуцлагатай компани. Эрүүл Монгол хүн таны төлөө экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өглөө бүрийн ургах нарнаас өдөр бүрийн шингэх нарны хооронд үргэлж танд шинийг дээжлэх үндэсний брендийг бид бүтээлээ. Монгол газрын хан шимийг мотрин хэгээр тамгаллаа. Жино. Бэли медвед хязгаарлагдмал хариуцлагатай компани. За Бэли медвед компани 2008 онд үүсгэн байгуулагдсан. За манай компани үүсгэн байгуулахдаа химийн тусгай шингэн үйлдвэрлэх зорилгоор бий болсон юм а. Химийн тусгай шингэн нь бол одоо дотроо автын, ахуйн, барилгын за одоо лак будын мэтлэн олон салбартай байдаг. Манайх үүн дотроос бол ахуйн хэрэглээний тусгай шингэн болох одоо парны халаалтын шингэн, за мөн одоо шампунь гэх зэрэг шингэн савн. За автын химийн тусгай шингэндээ бол одоо тосоол, антифриз, за гэх жишээний мөн барилгын салбарт одоо барилгын бетон зургийн сайжруулах чиглэлийн бас тусгай шингэнүүдийг үйлдвэрлэдэг. За манай Бэли медвед компани химийн одоо тусгай шингэний үйлдвэрлэлд бол одоо Монголд анхдагч компани байгаа. Мөн одоо өөрсдөө дотоод явуулын болон суурин лабораторитой мөн одоо савлгаагаа өөрснөө шийддэг юм а. Үүгээрээ бид хүмүүс бол одоо бахархаж явдаг юм а. Дэнемон хязгаарлагдмал хариуцлагатай компани. Манайх Urban Jeans усны брендийг үүсгэгч үүсгэн Монголдо үйлдвэрлэгч Дэнемон гэж компани байгаа. Манайх бусад оюутлын үйлдвэрээс ялгарх онцлог нь Монголд одоо анх удаа жинсэн хувцсыг жинсэн болон дэнийн материалыг үйлдвэрлэж бүтээгдэхүүн үйлдвэрлэж боловсруулж боловсруулах технологиг нутагшуулад монголчуудынхаа хүртэл болгоод байна. Монголчуудаа өвөрмөц жинсний онцлогийг харуулсан Монголдо байхгүй тэр болгон бидний өмс хэрэглэдэггүй жинсийг олон янзаар одоо чимгэлж цайруулж боловсруулж
өөрчилж болдог. Тэр одоо боломжуудыг харуулах зорилготойгоор манай хамт олон эх орондоо одоо амжилтаа нутагшуулаад монголчуудынхаа бие галбарт таарсан жинсэн хувцсыг үйлдвэрлэж байгаад их баяртай байна. Мон тулга хязгаарлагдмал хариуцлагатай компани. Манай компани 1991 онд байгуулагдсан. Мон тулга компани тэгээд арьс ширээ эдлэлээр бэлэг дурсгал болон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Гадаадын улс орнуудаас өвөр Монгол, Тува, Бурят улсуудтай хамтран улсуудын компаниудтай хамтран ажилладаг. Манай компани ерөнхий онцлог нь бол ер нь нүүдэлчин соёл Монголынхаа үндэсний уламжлалыг агуулсан хэв маягийн бүтээгдэхүүнүүд гаргадаг. Манай компани гол онцлог бол Монголдо үйлдвэрлэсэн арьс ширээр яг цэвэр бэлэг дурсгал болон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Хатан сүх хязгаарлагдмал хариуцлагатай компани. Монголчууд ер нь махан дуртай. Би ч гэсэн махан дуртай. Гэхдээ орчин цагт маха чанаа тэрийг болтол нь хүлээж идэг цаг зав байхгүй. Тийм болохоор дэлхийн нийтийн хөгжлийн дагуу бэлэн махан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэе гэж би бодож байгаамаа. За ингээд бид хяман цэгт орж ирээд одоо хямаа хийх гэж байна. За иргэн үзэгчд харж байгаа энэ одоо миний нөгөө гар шулсан мах явж байна. Тэгэхээр хүмүүс яриад байдаг шүү нөгөө хям игээд махан дээр янз бүрийн холдсон байлээ гэдэг. Үйлдвэрт явж байхдаа би үзэгчдийн өмнөөс байнга асуулт тавьж явлаа. Тэгснээрээ ч ямар ч хоцгүй цэвэр махаар хямыг хийдэг юм байна гэдгийг ойлгож авсан. Биоорганик гэдгийн цаад учир шалтгааныг би ойлгож авсан. Учир нь хатан сүх эмнэлэгс компани маань Герман, Австри улсаас зайд гонд гэх мэт хөв сургуулийн амтлагчдыг тусгайлан бэлдсэн жорыг хэрэглэдэг бөгөөд Монголын бэлчээрийн малын махтай нийлэхээр жинхэнэ биоорганик бүтээгдэхүүн болдог юм байна. Сумын хүн хязгаарлагдмал хариуцлагатай компани. Хүнсний үйлдвэр өрөмтэй цэсмэл нарийн бов. Шар доктор хязгаарлагдмал хариуцлагатай компани. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг ихэд чухалчлах болсон. Монголчууд бидэнд эх орныхоо хөрсөнд ургасан хаан жимс гэдэг чацарганыг цэврээр нь өдөр бүр шинээр нь хүнсэндээ хэрэглэх боломжийг шар доктор үйлдвэрийнхэн олгож байдаг. Монгол орны хөрсөнд ургасан зэрлэг болон тармил чацарганыг боловсруулж бүтээгдэхүүн гарган авч байгаа. Монголын цорын ганц үйлдвэр болох шар доктор үйлдвэр нь техник тоног төхөөрөмж шинчилж өдөрт 5 тонн, жилдээ 1500 тонн жимсийг боловсруулах хүчин чадалтай болж, жимсээ өдөрт нь шахаж, ундаа, шүүс, сироп, мөн чацарганы 100% цэвэр тосыг үйлдвэрлэж, өдөр бүр шинэхэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч та бүхэндээ барьж байна. Шар доктор үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж автоматчсан бөгөөд дээд зэргийн цэвэр орчинд үйлдвэрлэл савлгааг явуулдаг. Монгол орны хөрсөнд ургасан зэрлэг болон тармил чацарганыг зориултын дамжлагад тоног төхөөрөмжөөр цэвэрлэн ариутгаад шүүсийг нь ялгаавч шар доктор чацарганы ундаа, шар доктор чацарганы сироп, шар доктор чацаргантай цай, хүүхэд багчуудад зориулсан жижиг савлгаатай ундаа зэргийг үйлдвэрлэж байна. Шар доктор үйлдвэр усаа 9 давхар шүүлтүүрээр шүүдэг, шүүс, сиропуудыг үйлдвэрлэхдээ чацарганы тосыг ялган авдаггүй дээр амин дэмийг нь алдагдуулахын тулд хит шүүхгүйгээр зөөлөн эдийн хамтаар савладаг байна. Очир дагнис хязгаарлагдмал хариуцлагатай компани. Очир дагнис энэ нэрийг та өмнө сонсч үзсэн юм шиг санагдаж байна уу? Тэгвэл таны зөв. Очир дагнис компани та бидний амтархан идэх дуртай хям, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Жишээлбэл саляам, бяслагт, амин нутаг, аянчин, дахианы махан дээржс тансаг, цангис жимстэй нийслэл, 10-60-ын олгойт зэрэг хям, махан бүтээгдэхүүнийг та бидэнд үйлдвэрлэж өгдөг.
Очид агенц компани нь үйлдвэр худалдааны салбарт ямагт манлайлагч, тэргүүлэгч нь байж хэрэглэгчдийн хүсэл таашаалд нийцсэн шилдэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ажилчдын ур чадварыг дээшлүүлэн дотоодын төдийгүй мөн гадаадын хэрэглэгчдийн эрүүл шаардлагад нийцсэн эрүүл чанартай хүнс бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна. Очид агенц компани 2006 оны 6 дугаар сард байгуулагдаж, хям бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр өдгөө 7 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2007 онд үндэсний үйлдвэрийн эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрийн байрыг ажиглалтанд оруулснаар өөрийн гэсэн амт чанар, өнгө үзэмжтэй хям бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Одоо тус компани нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна. Монбекер хязгаарлагдмал хариуцлагатай компани. За сайн байцгаана уу нийт хэрэглэгчдийн өдрийн мэндийг хүргэе. Манай компани 1998 онд анх үүсгэн байгуулагдсан. Дүү 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Солонгос технологиор талх, нарийн бов, торт, зууш, кекс гэх мэт бүтээгдэхүүнийг нийт одоо 100 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бусад бикерний газраас ялгадаг онцлог гэх юм бол манай компани маань жил болгон солонгос багш нарыг авчирч туршлага солилцдог байгаа. Шинэ нэрийн бүтээгдэхүүн заалгаж туршлага солилцогчид хэрэглэгчдтэй бүрэгдэг байгаа. Манай салбарууд маань өсөй ихтлгүүр, Sky ихтлгүүр, номын ихтлгүүр дотор байрладаг байгаа. Өгөөм жаргахад хязгаарлагдмал хариуцлагатай компани. Өгөөм жаргахад хязгаарлагдмал хариуцлагатай компани. 2011 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлтөө зээлд хамрагдсанаар 30 ажлын байрыг хадгалж 10 ажлын байрыг шинээр бий болгосон. Дэлгэр-тэс хязгаарлагдмал хариуцлагатай компани. 2011 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлтөө зээлд хамрагдсанаар 7 ажлын байрыг хадгалж 9 ажлын байрыг шинээр бий болгосон.